Хэрхэн авлагын лимит ашиглах вэ? Түгээлт цэсний харилцагчийг сонгоно. Энэхүү дэлгэц нь авлагын лимит бүртгэдэг дэлгэц бөгөөд өмнө нь бүртгэгдсэн авлагын лимитийг шинчилж болон шинээр харилцагч бүртгэж авлагын лимит үүсгэдэг юм. Харилцагч нэмэгдээр дарж шинэ харилцагч болон авлагын лимит үүсгэнэ. Харилцагчийн хувийн мэдээлэл болон авлагын лимитийг хэмжээг оруулж хадгална. Масууд дэс өөрийн эрхээр нэгтрэнэ. Бараа цэсийг сонгож, өөрийн худалдан авах барааг сонгож худалдан авах тоог оруулна. Сагсан дээр дарж захиалга баталгаажуулна. Түлэх дээр дарна. Харилцагч сонгох хэсэг гарч ирж харилцагчийг сонгоно. Сонгосны дараа төлбөрийн хэлбэрүүд гарч ирэн тооцоо дээр дарж авлагын лимитийг сонгож чекбоксыг чеклэнэ. Авлагын лимит хэтэрсэн байвал алдаа заана.